ургийн бичиг хөтлөхийн заавал зайлшгүй шаардлага гэж байна те. Маш олон шаардлага би нэрлэж чадхаар байна. Гэтэ та яг ургийн бичиг хөтлөх ёстой гэдгийг залуучуудад болгон. За яг залуучууд гэхгүй хүмүүст товч тодорхойгоор та тодорхойлоод хэлээд өгөөч. Яагаад зайлшгүй ургийн бичиг хөтлөх ёстой вэ? Манай улс бол Монгол улс бол харьцангуй одоо дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээд эхэлчихлээ шүү дээ. Ер нь бол би их эргээр ямиг харах туртай. Манай улс бол одоо миний залууг үетэй харьцуулахад бол сайхан хөгжиж байна. Хүн бол өөрөө л их сайхан хичээгээл зөв амьдрах юм бол бололцоо их байна тийм. Тэгэхээр бид нар энэ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж яваа юм чинь бусад орнууд ч гэсэн ингээл айл болгоно нь бүр ингээд айл л одоо гэр бүл өөрийн түүхээ мэдээл өөр хүүхдүүдэд дамжуулаад за хамаатангууд хоорондоо суух эрсдлээс хамгаалаад эн чинь бол нөгөө суур хувь хүний хийх ёстой юм байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол яалтчгүй өнөөдөр бид нар яг юм яг хүмүүс хийгээд эхэлсэн зүгээр арга зам нь жоохон нөгөө нэг яг бүрэн нөгөө нэг түүхээ бас нэг бичиж чадахгүй энэ төр юм байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нөгөө нэг аргачлалын сайхан зааж өгөөд ингэ явчих юм бол яг өнөөдрөөс эхлээд бид нар бол энэ алдаагаа засах бүрэн болцоотой болчихлоо. Тэгээ түрүү нөгөө чи тэр ярьсан аав ээж хоёр талаа хоёулангийн барил. Тэгээ энийг бол хийх нь бол одоо угаасаа энэ орчин үеийн шаардлага юм болж байна. Тэгээд дараагийн